Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу? Хөлөмжийн дараа подкастын экспертийн өнцөг болонгийн ээлж зочин эксперт ороход бэлэн болсон байна. Өнөөдөр уур амьсгалын захиучлалын эксперт Бэрхэм Сугар оролцож байна. За сайн байна уу? Та өөрийгөө товч танилцуулна уу? Та ямар ажил хийдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээд таны энэ салбарт ажиллаж байгаа зорилго юу вэ? Намайг Сугар гэдэг. Би үндсэндээ бол санхүүгийн зөвлөх мэргэжилтэй гэх юм уу? Оксфорд их сургуульд би магистрийн зэрэг хамгаалж хэлчихэд Монголдо санхүүгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөх үйлчлэгийн компани байгуулад ажиллаж байгаа. Процесс дундаа ногоон санхүүжилтийн чиглэлээр улам бүр мэргэшиж нарийсаад тэгээд ажиллаж явж байна. Тэгээд тэр процесс дундаа байгалийн яамны сайдын зөвлөхийн ажлыг хэсэг хугацаанд хийх тийм боломж бүрдсэн. Тэгээд тэр хүрээндээ Монгол улсын карбон зах зээлийн тал дээр нэлээд тийм бодлогын бичиг баримт боловсруулах үйл явцад нь хов нэмрээ баг хэмжээгээр оруулах гэж үзсэн. За өөрийгөө танилцуулсанд баярлалаа. Танд тавих дараагийн асуулт бол таны ажиллах салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хамгийн тулгамдж байгаа асуудал юу вэ? Энд бол 3 хүртэлх асуудлыг дуртахыг бид нар экспертүүдээс асууж байгаа. За манай одоо яг энэ салбарыг ингээ харах юм бол миний бодлоор хамгийн том одоо асуудал нь бол ойлголцлын асуудал юм болов гэж бодож байна. Хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гэдгийг болохоор ч нэг тийм нэг цагаан хоол иддэг тийм зөвхөн дэлхийн ертөнц маань итгэхийдээ хайртай эднэр гэсэнтэй нэг тийм өнцгөр нэг ойлгож яваад одоо Монголын өнөөгийн эдийн засгийн гол одоо явж байгаа чиглэл урсгалд бол энэ ерөөсөө ямар ч хамаа байхгүй. Гэхдээ яг нэг юм хэсэг бүлэг хөрхөн хүмүүс энийг яриад явж байх нь яриад явж үйг гэсэн нэг тиймэрхүү хандлагаар одоо манай гол шийдвэр гаргагч нар энэ хандтын болов гэсэн надад тийм ойлголт төрсөн л та. Тэгээд хамгийн түрүүнд миний бодлоор бол яг энэ ойлголтоо зөв ойлголтыг авах хэрэгтэй гэж бодож байна. Тэр үднээсээ бас яг энэ өнөөдрийн жишээл подкаст та бүхэн хийж байгаа подкастыг чухал үе нэмэр оруулах гэж бодож байна л да. Хоёр дахь том асуудал гэх юм бол бид нэр одоо маш олон удаагийн дэлхийд COP гэдэг нэг уур амьсгалын өөрчлөлтийн том арга хэмжээндээр бүр ерөнхийлөгчийн түвшинд очиод уулзаад дэлхийн олон нийтийн байгууллагын өмнө бид нэр өөрсдийн гэсэн үүрэг амралт аваад яваад байдаг. Бид нэрсээ ингэж ажиллана гэдэг. Гэтэл тэрний хэрэгжилтэн дээр нь бид нэр одоо ерөөс огт анхаарал хандуулдаг. Тэгээд өөрөө мэдж байгаа бох те дөнгөж 9 сард хэдэн 7 өдрийн өмнө монголчууд маань засгийн газраараа маш том бичиг баримтыг батлуулж авсан. Тэр нь үндэсний тодорхойлох хөв нэмрийг 3 дугаар одоо хөлбөр гэх юм уу шинээр тийм бид нэр зорилт тавьж явж байгаа те 2035 хүртэл. Дахиад бид нар тоогоо улам төлөвлөгөө болон амбицаагаа дараагийн шатанд гаргасан маш мундаг бичиг баримт хийгдсэн. Гэхдээ миний санаа зовж байгаа зүйл бол хэрэгжилт явах байл гэдэг асуудал юм л та. За дэлгэрүүлээд дэрвчлэг ярих юм бол эхний одоо асуудал л те Монгол улс одоо монголчууд маань яагаад энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг нэг тийм чухал асуудал гэж юу үзэхгүй байгаа юм бэ гэдэг харах юм бол яг ойлгож болох бас хэд хэдэн тийм хүчин зүйлүүд байгаа. Тэр нь юу гэх юм бол өнөөдөр Монголын эдийн засгийн Монгол улсыг тижээж яваа ганц гол салбар бол нүүрс байна. Тэ манай экспортын баг 90% нь нүүрс, зис, урд хөрш хятад ард улсыг бид гаргаж байна. Тэгээ тэр нь манай төсвийн одоо дийлэнх хийж бүрдүүлж байна. Бусад салбар бол энэний хажууд бол ерөөсөө маш бага хувь нэмэр оруулсан тиймэрхүү хэмжээнд байна. Тийм нөхцөл байдал донд магадгүй те уур амьсгалын өөрчлөлт дэлхий дээр нэг юм болоод байна. Цөмөрө хөлөмжийг хийгээ бууруулъя гэхээр хамгийн түрүүнд орж ирэх бодлого нь юу гэхээр ойлголт нь юу гэхээр энэ ер нь бидний олж ирж байгаа идэж байгаа одоо хоолыг маань
бууруулах гэсэн ер нь маш их тийм хатгаг муу санаа бараг санаас орж ирэх гээд байна гэсэн хамгийн ихний бодол тийм хардталтын байдалтай хэлж байна. Гэтэл миний одоо жишээл бодлоор бол миний харсан жишээгээр авах юм бол нэг нь байхын тулд нөгөөтгөө үгүйсгэх ерөөсөө тийм шаардлага байхгүй байна л гэж би хэлэх гээд байгаа юм л та. Монгол улс урд хөрштэй гадаад худалдааны чиглэлээр нүүрсний ялангуяа коксийн нүүрснийхээ худалдаагаа хийгээд явах нь зөв. Бид нэр тэрүүгээр мөнгө олж байна. Гэхдээ бас үүний хажуугаар бид нэр жишээ Норвегийн жишээг харах. Норвег одоо жишээ дэлхийн 4 дахь оноо 5 дахь хамгийн том газрын тос болон газ экспортлагч орн гэж байна. Гэтэл Норвегт өөрөө бас дэлхийн номер 1 нэг хүнд ногдох цалин машины нэг хэрэглээгээр номер 1 орн гэсэн. Бараг 95% хүн ам 95% бүгдээрээ цахилгаан машин дээр Tesla эднэрийг ундаг тийм орн болчихсон. Хамгийн цэвэрхэн эрчим хүчний хөөсрөө хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл өөрсдөө зардаг нүүрсээ газрын тосоо газаа хэрэглэхгүйгээр ерөөсөө сэргээгдэх эрчим хүчээр орсон байна. Тэгэхээр би яг энэ юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр юу бид нэр зарж мөнгө олно. Гэхдээ яаж бид нэр цааш дээр нь амьдрч Монгол хүн ер нь яаж амьдрч ямар хичээлд амьдрах вэ гэдэг чинь хоёр өөр ойлголт байж юм аа. Заавал нэг нь нөгөөдхөө үгүйсгээд те. Бид нар нүүрсээ зараад амьдрж байгаа бол бид нар одоо нүүрсээ түлээл цаашаа явахаар аргагүй нүүрстэй бид нар хайртай гэж ерөөсө бүх газрын хайраа зарлаад бас яваад шаардлага байхгүй маа л гэж бодож байна. Хоёр дахь асуудал маань амбиц те. Одоо нөгөө нэг Улаанбаатар хотын ерхий төлөвлөгөө гэж нэг 1990 оноос хойш хийгдсэн асар маш олон ерхий төлөвлөгөө байдаг гэж яриад шүү дээ. JICA гэж хийгээл ирсэн гэдэргээл. Тэгээ яг тэрнтэй адилхан манай монголчууд маань бас хүлэмжийн хийг бууруулах тэр нэг олон улсын нийгэмлэг юмд хүлээсэн үүргийнхаа дагуу асар том мондог одоо бид амралтууд өгөөл байна л да. Өөрөө мэдж байгаа одоо NDC 2 буюу үндэсний тодорхойлсон хувь нэмэр дээр бид нар 22.7%-ийг business as usual буюу хэвийн явах байсаннаас 22.7-оор бууруулна гэсэн зорилт тавьсан байсан. Гэтэл тэрний хэрэгжилт нь 40% дээр л явчихсан тийм. Одоо тэгээ бид нар энэ амбицаа бүр ингээ 30% хүртэл бууруулнаа гэдэг 35 гэхэд 30% хүртэл бууруулнаа гэдэг бүр ингээ том болгоод оруулаад ирсэн. Яг нь манай монголчуудын ярьдаг нэг санаа байдаг тийм. Том зорилт тавьж тэрний хараас явах хэрэгтэй гэдэг л тийм. Яг зөв. Гэхдээ бас хэрэгжилтээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Бид нар ингээл жилд том зорилтууд тавиад тэрэн дээр хэрэгжилтээр анхаарал тавихгүй юм бол тэгэл олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө монголчуудын дэх үнэл дошоор шүү дээ. Нөгөө монголчууд нөгөө нэг юм ярьж чинь тэрний том юм хийх гэж хийдэг юм аа гэдэг. За 3 дахь том бэрхшээл гэх юм бол миний бодлоор миний анзаарсан зүйл бол манай Монгол улсын институцийн чадахыг бидний хөгжүүлэх нэг шаардлага хэрэгцээ байна л да. Институцийн чадах гэдэг маань хувь хүний чадах гэдэг хоёр өөр зүйл. 2010 оноос хойш Монгол улс яг энэ олон улсын уур амьсгалын чиглэлийн яриа хэлцээрд ороод дэлхийн одоо анхаарлын төвд орж ирснээс хойш одоо бараг асар их хэмжээний төсөв мөнгийг олон улсын тусламжийн байгууллагууд тавьсан санхүүжүүлж хийсэн. Тэр мөнгөөр яасан бэ гэхээр бас нэлээдгүй тооны монголчуудыг монгол залуучуудыг бэлтгэсэн сургасан. Тэр Монгол улсад экспертиз байгаа юу гэвэл байгаа. Одоо тэгээд түүний дотор жишээл өнөөдрийн бидний одоо энэ яриаг одоо жишээлбэл хөрөхөд одоо тусалж байгаа GIZ байгууллага хүртэл 2010 оноос хойш яг энэ уур амьсгалын чиглэлийн хүрээнд асар их том хувь нэмэр оруулаад явж байгаа. Цаашдаа оруулаад явах байх гэж би найдаж байна. Гэтэл нөгөө манай монголчууд маань энэ их бэлтгэгдсэн энэ боловсон хүч экспертизүүдээ бүгдийг цуглуулад институцийн тэр нэг хүрээнд байдал донд оруулаад тэгээд тэрийг нэг 30% хүртэл ядаж. За 35 гэхэ боловтой 30% хүртэл доктортойгоор бүгдээрээ нэг зорилт тавиад ажил хийх юм бол ер нь бас өөр болов гэж би харжлаа л да. Тэг яагаад энэ чухал вэ гэм бол дахиад миний нөгөө өмнө хэлсэн 2 дугаар том асуудал байгаа шүү дээ. NDC 3.0-ыг бид нэр
30% хүртэл бууруулна гэсэн том зорилт тавьчихад байна. Хэрэгжилтэн дээр одоо чөлөөнхийн чиглүүлж удирдах арга зөвлөгөө гэж явах юм. Мэргэжилтнүүд нь л байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань Монголд бүх тараад бутраад явцсан. Өөрөөр нэг байгууллагад орлон гэсэн юм байна. Тэр яг энэ шийдэл нь юу гэж болох юм бол миний бодлоор нэг элчин машины зохицуулах хороо, санхүүгийн зохицуулах хороо гэдэг шиг явандаа магадгүй Монгол улс тийм карбон зах зээлийн зохицуулах хороо гэсэн юмтай бас байгуулах хэрэгтэй байна. Гэтэ тэрийг байгуулах хүртэл дахиад ярилцлах хэрэгтэй л байна л да. Дотроо цөмөрөө. Яг Монгол улс ямар улс болж бид нэр хөгжих юм? Юу хиймээр байгаа бид нэр? Одоо ингээл нэг улсаас хамааралтай зөвхөн өөрсдөө зараад явдаг улс байх юм уу? Эсвэл юм нэг 21-р зууны Монгол гэсэн одоо тийм шинэ нэг алсын хараа гэдэг бий болгоотой. Тэр шинэ алсын хараадаа бид нэр өв уламжлал болсоо нүүдэлчин ахуйгаас уламжлагдаж ирсэн ухаан байгаа шүү дээ. Тэр нь юу байх юм бол бид бүгд мэдж байгаа. Байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах. Байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах гэсэн энэ хүн ухааныг бид нэр яаж орчин үеийн хүн болгон элбэг хангалуун амьдрах тэр одоо хүсэл эрмэлзэл рүү бид нэр орчуулах юм бэ? Орчуулах болцоотой юм бэ? Тэгээ тэр асуултны хариултыг бид нэр ер нь нийтээр үндэснээр олох хэрэгтэй байна л да. Тэгээ тэхийн тулд хэд хэдэн ажлууд бид нэр хийх хэрэгтэй байна. Ялангуяа манай улс төрийн түвшинд яг энэ байгаль орчны салбарын нэг тийм 2-р, 3-р зэрэглэлийн асуудал гэж ер нь харахаа болох хэрэгтэй гэж надад бас санагдаж байна. Яг үүний чинь хамгийн том жишээ нэг юм бол 2020 оноос хойш байгаль орчны ямчныг 6 саяын өрийг үзчихв. Дуудахгүй 7 саяын өрийг үзэж байна те 5 жилийн хугацаанд. Тэгэхээр нэг тийм л тулгымдсан том асуудал байна. Тэгээд энэ дэлгэрүүлж ярээгүй ярилцъя. За баярлалаа. Асуудлуудыг маш тодорхой ойлгомжтой байдлаар бид нар тодорхойлж гаргаж ирлээ. Нэмээд бас шийдлүүдээ танилцуулаад явлаа. Өмнө дээр нэмэх биднэрт өөр хийж болох хамгийн оновчтой шийдэл таны үед юу байж болох вэ? Нөгөө монголчууд маань юу л байна л да нөгөө нэг тийм одоо хизээнээс олж авсан тийм нэг зуршил юм байгаа. Одоо манай хүн судлаач антропологч нарын талаар ярих байх нэг юм. Гэхдээ чанарын хойноос биш нэг тооны араас хөдөлсөн нэг тийм нэг зуршил яваад байна л да тийм. 75 сая толгой малтай болчлоо. Мянгад малчин болоо гэж яриа л тийм. Тэр яг нэг юм уу хоёр яг чиглэлээ бид нар сонгож аваад яг тэрэн дээр үнэхээр бүх фокус анхаарлаа хандуулах хэрэгтэй байна л да. Жишээ нь одоо ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод гэсэн санаачлага яг тиймэрхүү байдалтайгаар ерөнхийлөгчийн зүгээс тэрэн дээр анхаарлаа хандуулад засгийн газартайгаа тэрэн дээр ажилласны үр дүнд бид бүхэн мэдж байгаа тийм ээ. NDC 2 нь бол буюу үндэсний нөгөө тодорхой хувь нэмэр 2 дээрх оюун салбарын биелэлт бол бараг 90% явчихсан тийм үү. Тэр чи юу харуулдаг байна гэхээр Монгол улсад улс төрийн манлайлал яг энэ салбарт дутагдсан тийм үү. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нэрийн улс төрийн манлайлалыг засгийн газрын түвшинд, нийтийн түвшинд за яг энэ үр амьсгал ногоон хөгжлийн салбар дээр бид нэр тавья. Тэгэх юм бол ер нь бол болцоотой болохгүй зүйл биш. Тэгээд дахиад бас энэ дээр хэлмээр юм л да юу гэх юм бол энэ уур амьсгалын энэ ногоон сахиучлалтын чиглэл маань яг бидний одоо байгаа бизнес хийж байгаа бидний одоо нэг нүүрсээ зараад явж байгаа юмтай зөрчилдөх өгөөсөх шаардлага байхгүй маа. Бид нар энэ чинь эдийн засгийн шинэ багныг босгох тийм болцоо байгаа маа. Энэ багныг босгоход нь одоо дэлхийн бараг бүх улс орнууд монголчуудад туслая гэж юм тусласаар ирсэн. Цаашдаа ч туслаа явж байна. Юу гэж юм те жишээл өнгөрсөн 7 хоногт Сингапурын засгийн газар, Монголын засгийн газар хоёр карбон зах зээлийн чиглэлээр хамтарч ажиллах гэрээнд гар үсгцүүлээ. Японтой бид нэр 2013 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж явж байна. Япон улстай бидний чиглэлээр ажиллаж явсны ачаар юу болсон бэ гэхээр сүүлийн одоо 10 жилийн хугацаанд Монгол баригдсан сэргээгдэх чимчний хэдэн жижигхэн төслүүд маань яг энэ гэрээний үр дүнд боссон байгаа байхгүй. Тэр энэ гэрээ байхгүйсэн бол тэд нар босох үгүй би сайн мэдэхгүй. Үүнтэй адилхан Солонгостой бид нэр зурсан. Солонгостой анхны 4 жилийн өмнө ковид үеэр бид нэр зурсан гэрээний анхны хурлаа сая 5 сард хэлээ шүү дээ Монгол улс. За дараагийн том хүлээгдэж байгаа бол Швейцар улс.
Швейцар улс дэлхий дээр 500 сая долларыг бид нэр яг энэ чиглэлээр олон улсын одоо олон улсуудтай энэ карбон зах зээлийн чиглэлээр ажилламаар байна гэдэг төсөв баталсан байдаг. Монголчуудтай ажиллая гэдэг одоо гэрээнүүдээ манай засгийн газар дээр одоо шалгагдаад хэлцэгдээд явж байгаа гэж би найдаж байна. Энэ бүхэн юу гэх гээд байгаа юм бэ гэхээр эдийн засгийн цоошин одоо багныг босгох асар том боломж бололцоо бий болоод байна. Энэ дээр монголчууд маань бас яг нүүрсэн дээрээ зэсэн дээрээ анхаарлаа хандуулдаг шиг бид нэр яг энд анхаарлаа төвлөрүүлээд гэхдээ энэ процессонд бид нар бас яг өөрсдийнхөө яг ямар Монгол улс болох вэ гэдэг гэсэн тэр нэг яриан дээр нийтээрээ нэг тийм хилцүүлэг хиймэрл санагдал байна л да тийм. Цаашдаа ер нь хоёр том энэ гигантын улсын хооронд байдаг тийм нэг улсын бид нэр түүхэн эдийг ханган нийлүүлэгч улс юм уу? Эсвэл бид нэр Төв Азийн одоо экосистемийг хадгалан хамгаалагч тийм улс болох юм уу гэдэг. Яг тэгвэл би хэлэх гал юм л да гэхдээ геополитик талаас ярих юм бол бүх улс орн болгоомж л одоо та нар ямар хэрэгтэй, та нар юу хийдэг, та нар ер нь дэлхийд ямар хөв нэмэр оруулах юм бэ гэдэг ярианууд сүүлийн үед ажиллагдаад байна шүү дээ тийм. Жишээ нь Тайваны асуудал хурц болж байна гэх тийм. Тайван зүгээр Тайван бол дэлхийн хамаг их чип одоо тийм мундаг технологийн нийлүүлэгч учраас Тайван зүгээр юм байна гэл тийм. Яг энэ яриа хэлцээр улс орн болгон дээр хэрэгжлээ л да. Солонгос, Япон. Яг энэ дэлхийн геополитикийн өнцөд чи яг энэ чиглэлээр явж байгаа үед монголчууд та нарыг дэлхийд яг ямар хөв нэмэр оруулж байгаа. Өнөөгийн дур зориг ярих юм бол бид нэр хятад улсын нүүрсийг нийлүүлэгчээр болсон байна шүү дээ. Ямар боломж байна гэдэг талаас нь харах юм бол бид нэр Төв Азийн экосистемийг хадгалан хамгаалагч нүүдэлчин ахуйтай байгаль орчинтойгоо хослон амьдардаг тэр мянган жилийн өв дээдсийнхээ одоо тэр үн ухааныг орчин үе рүү бид нэр орчуулж чадсан тийм орн юм аа гэсэн одоо жишээлбэл бид нэр концепт философиг олон нийтэд ярих бас болцоо байна гэж би харуулна л да. Тиймэрхүү. За асуудал шийдлийг маш тодорхойлж гаргаж ирсэн танд их баярлалаа. Ингээд үгээр хүлэмжийн дараа подкастын маань эрхэм сугарын оролцсон ангид дуусч байна. Танд их баярлалаа. Та Ногоон цаг уурын сал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсогч туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдийн хэрэгжүүлэлгүй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгагдсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ногоон цаг уурын сал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.